Өнөөдөр улсын хурлын улсын төсөв хэлэлцэж улс төрчид их халуун их хайртай дуртай юм ярьж байна. Тэгэхээр ард түмний элч төлөөлөгчийн хувьд энэ цаг уурын гамшигт үзэгдлээс болж олон хүний амь нас, түүний дотор эмэгтэйчүүд хүүхдийн амь нас эрсдсэн үнэ харамсаж байна. Энэ 2024 оны төсөв хэлэлцэж байгаа. Энэ дээр бол Монгол улсын эдийн засгийн голлох салбар болсон мал аж ахуйн түүний дотор малчдын залуу малчдын гийг эдийн засгийн хөшүүргээр дамжуулж хөдөө орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулах талаар энэ төсвийн хөрөнгө оруулалт дээр нэг ч одоо хөрөнгө мөнгө тавьсангүй. Энд бид дүгнэлт хийх ёстой. Бид өнөөдөр 70 сая малтай, 80 сая малтай гэж их сайрхаж ярьдаг. Энэ 70 сая, 80 сая малыг чинь хэн малдаад байгаа юм? Ажиллах хүчин байна уу? Байхгүй байна. Энэ улсын хурлын гишүүдийн 50-аас доош хүн орон нутгаас сонгогдсон гишүүд байгаа. Залуу малчид байхгүй байна. Мал маллах хүн байхгүй байна гэж ярьдаг. Гэтэл бид нар бодлого боловсруулахдаа энэ талаар юу ч хийх вэ? Ийм харамсалтай цаг үеийг тулгарч байна. Өнөөдөр мал малж байгаа малчдын 50-аас дээш насны хүмүүс л эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Энэ саяын энэ байгалийн гамшигт үзэгдлээс болж олон эмэгтэйчүүд амь насаа алдсан. Энэ талаар өнөөдөр хинч дуурахгүй байна. Энэ юунаас болоод байгаа юм? Цааш яах юм? Цаг уурын энэ онцгой нөхцөл байдал энэ мал аж ахуй Монгол улсын эдийн засгийн голлох салбар муу юм болов. Монгол хүн бүхэн хүнсний асуудлаа мал аж ахуйгаас дамжуул шийддэг нь үний юм болов. Залуу малчдын асуудал мал аж ахуйн асуудал дээр эдийн засгийн бодлогоор дамжуулсан тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон байна. Бид өнөөдөр малчид байхгүй бол хэдхэн жилийн дараа бид яах юм? Гаднаас ажил хүч авах уу? Малчдын асуудал эдийн засгийн голлох хөшүүрэг болсон мал аж ахуйн асуудал чинь сүүрлийн ирмэг дээр турсан. Бид сайхан өнөөдөр малчтаа, залуучуудаа орон нутагт ажил гэж урай лоозон яриад ямар ч үр дүнг болсон. 30 жилийн өмнөх яриа хэлцээр бодлогонд явагдахгүй. Байгаль цаг уурын өөрчлөлт улмаас малчдын асуудал хүнд байдалд орсон. Түүнчлэн сэтгэлгээний хандлагын өөрчлөлтөөс бид энэ малчдын асуудлыг эдийн засгийн бодлогоор дамжуулж тогтолцооны өөрчлөлт хийх болсон гэдгийг дахин хэлье. Би олон их хурлын гишүүдэд санал солилцоод байгаа. Даваа сүрэн гишүү миний одоо саналыг их дэмжиж байгаа. Та бүхэн өнөөдөр эдийн засгийн хөшүүргээр дэмжсэн төрийн тогтвортой бодлого тогтолцооны өөрчлөлт хийх хууль эрх зүйн орчныг энэ парламент батлая. Энэнийг та бүхэн энэ миний санал санаачлалыг дэмжиж хамтран ажиллахыг Монгол улсын ирээдүй болсон эдийн засгийн бодлогын чиглэл болох мал аж ахуй залуу малчдын асуудлыг тогтолцооны өөрчлөлт хийхэд та бүгд надтай хамтарч ажиллахыг би уриалж байна. Энэ бол Монгол улсын эдийн засаг, улс орны ирээдүй асуудал, Монгол улсын үндэсний аюулгүй байдалын асуудал шүү гэдгийг дахин хэлье.